Калифорни Монголиас Окленд Монгол орны газар ба мөн одоо энэ тэмцээнийг шүүж байгаа шүүгч Баатар, Уранч, Сулдаа, Мөнхбаатар та бүхэн ерөнхий хөгжлийн газрын зүгээс халуун мэдлэгээр бишүүлээ баярлалаа. Тэгээд энэ хамгийн гол энэ илтгэлийн тэмцээнд оролцож байгаа илтгэгч нартай амжилттай оролцоороо Монгол их орны маань өмнө тулгамдаад байгаа асуудлуудаар сонирхолтой, агуултай хэрэгжүүлмээр мэрэгэн санаагаа өргөдүүлээрэй гэж хүсэв. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Олон зүйл ярьсан бол уучлаарай, надад хэлэх үг байна. За баярлалаа консультант. Ингээд манай илтгэх комиссийн гишүүн тацраад өгнө. Сайн байна. Та нар хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Энэ юм намайг Магнаар институт гэдэг. Би MSN-ийн боловсролын комиссийн coordinator зохион байгуулагч гэсэн үүрэг баримттай гишүүн. Тэгээд би 2010 он UC Berkeley architecture болон хот тавчуулалтаар төгссөн байгаа. Тэгээд одоо 2012 оноос эхлээд Los Angeles хотод магистрийн зэрэгээр сурахад сургуульд орсон байгаа. Тэгээд өнөөдөр миний хэлэх үг бол илтгэрт явах гэж ирж байгаа оюутан залуус хүндэт шүүгчид болон ихээр үзсэн зочдтой маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бид нар энэ тэмцээнийг зохион байгуулахад сүүлийн 5 сар уулзаж хөтлөж ихтэй хийсэн байгаа. Тэгээд бид нарт тэр энэ хугацаанд мэдхгүй чадахгүй зүйтэй байсан. Гэхдээ бүгдийг болон бүтэн чадсан тийм эргэлтээр хийгээд өнөөдөр энэ тэмцээнээ амжилттайгаар явуулнаа гэж итгэлтэй байна. Тэгээд одоо манай илтгэх комиссийн гишүүд өөрсдөө товчхон тавьчихыг тайлбарлах гэж байна. Баярлалаа. Намайг Дамана гэдэг. Би San Francisco State-д магистраар сурж байгаа. Тэгээд ирсэн бүх зочдод баярлалаа. Тэгээд илтгэл өгж байгаа зочдод амжилт хүсье. Hong Kong, New York, Герман гэсэн үзсэн байгаа. Манай дараагийн шүүгч манай залуучдын байгууллагыг төлөөлөн оролцож буй Баатрын Мөнхбаатар. Мөнхбаатар маань St. John's их сургуулийг физикс мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж төгссөн. Өөрөө бол спортын дэд мастерс үлдээд чөлөөт бөхөр барилддаг. Тэгээд All American гэсэн цол гавьяатай тамирчин байна. За дараагийн хүн маань Султаач маань сууж байна. Султаач маань компьютерийн инженерийн ухааны PhD цолтой. Тэгээд компьютер программинг Microsoft компанид өөрийн инженерээр чиглэлээр ажиллаж байсан. Одоогийн байдлаар өөрийнхөө стартап компаниг байгуулад ажиллаж байна. За ингээд өнөөдрийн манай тэмцээний хүрэлцэн ирсэн хүндэт зочин та бүхний сайн мэддэг Монголын монголчууд одоо үүсгэн байгуулагч ноён Ширчингийн Баатар ах маань ирсэн байна. За ингээд та бүхэндээ манай өнөөдрийн надад хэлэх үгэн тэмцээнийг спонсороор оролцсон байгууллагууд хүмүүстэй танилцуулъя. Тэгээд MSNOA, тэгээд Microsoft Prodi School, ичийн San Francisco хотноос угаа Монголын консултинг газар, Монгол банк хот, хоёулаа компани, тэгээд хүмүүс батам цэцэг эдэн нартай баярлалаа илэрхийлье. Байгууллагатайгаар сургууль дээр мэрэгжилтнүүдийг авчран сурагчдтай илтгэл хийлгэж хооронд сурагчдтай ярилцуулах болно. Энэгээр дамжин нэгэн өдрийн дотор 7-аас 11-р ангийн сурагчид маань маш олон хэмжээний чанартай бодит мэдээллийг авах болно. Бид нэр зөвхөн формыг л мэддэг. Эмч гэхлээр 5 хавцтай хүн, цагдаа гэхээр ийм формтой хүн. Гэхдээ бид нар сэтгэл судлаач гэж ямар хүн байдаг вэ? Архивч гэж ямар хүн байдаг вэ, тийм ээ? Бид нар манай нийгэмд ямар үр нөлөө үзүүлж байна?
тэд нар ямар чухал болох те тэрийг бид 7-оос 11-ээр би хувьдаа мэддэггүй байсан. Тийм учраас мэргэжил сонголт би 10 жилийн дараа би 16 настайдаа коллежид орсон. Өнөөдөр 26 сая би одоо л өөрийнхөө мэдлэгийг олсон. Тэгээд би харамсахгүй би амар баяртай. Гэтэ надад их олон мэдээлэл байсан бол би магадгүй те цагаа хожигч болох байсан гэж боддог байхгүй. Тиймээс тэгэхээр баяр хүргэе. Санд авсны хэрэг миний хувьд бол яг жоохон бэлтгэл хийх хэрэгтэйсэн гэж магадгүй үгээр өөртөө жоохон хийдтэй удаа давтаж тэрнээс биш бол чиний яг гаргаж байгаа санаачлах чинь бол үнэхээр их сонирхолтой хэрэгтэй манай нийгэм бол хэрэгтэй гэж би бодож байна. Ялангуяа бидний мэрэгчлэнүүдийн өдрийг гэдгийг би үнэхээр их дэмжиж байна. Үнэхээр их зөв санаа гэж бодож байна. Тэг дунд сургуулиуд дээр те янз бүрийн төрлийн мэрэгчлийн хүмүүсийг урьж аваачиж те дунд сургуулийн хүмүүстэй уулзуулж тэр мэрэгчлийн юун тухай байдаг юу хийх те нийгэмд ямар үр ашигтай гэдгийг танилцуулах маш зөв гэж бодож байна. Хоёрдугаарт нь бол тэр нэмэлт анги гэдэг үнэхээр бас зөв санаа гэж бодож байна. Тэгээд ажиллаа хийж байгаа хүмүүс дээр те дунд сургуулийн хүмүүсд очиж ажиллагаанд танилцахтай эсвэл бас тэр сургууль дээр орохоор хүсэлтэй байгаа тэр сургуулиар очиж те оюутантай уулзах хүсэлтэй сургуулийнхаа анги танхим орчныг харж мэдэх гэдэг нь үнэхээр зөв санаа гэж бодож байна. Би боловсрол цаар гэдэг нь би сайн мэдэх байна. Тэр зөв санаа шиг надад нэг тийм тодорхой биш нь санагцсан. Түүнээс хойш л чиний санаанд жишээл үнэхээр надад их таалагдлаа. Баярлалаа. Ихтгэл тавьсан баяр хүргэе. Тэгээд сандрал гэдэг бол хүн болгонд тохиолддог зүйл л дээ. Сандрахгүй үгээр гэдэг бол маш л одоо их олон жилийн туршилттай үнэлт гэж ярих байх. Би ч л оюутан байхдаа бол байнга сандардаг. Тэгээд англи хэл дээр бас хүний хэлээр те өөрийн бас хэлээр ярих гэдэг бүр хэцүү байдаг. Тэгтээ энэ чиний төсөл учраас чи ярихгүй л өөр хэн ч ярьж чадахгүй гэдгийг л анхаарах хэрэгтэй учраас хоёр зүйлэл санал болгож байна л да одоо зөвлөж юм тий одоо энэ анхны удаа өөрийнхөө төслөө бидэд танилцуулж байгаа цаашдаа тэгээд энэ төслөө өөр төр албаны дээд хүмүүст хөргөн мөргөн гэж ярьж штэ тий юм чинь тий дахин өөрийнхөө төслийг танилцуулах тийм шаардлага гарах боломжтой тий тийм учраас нэгдүгээр нэг outline юм уу нэг ерөнхий санаануудаа таасан дээр бичээд тий PowerPoint найдаж хийж болохгүй. Хоёрдугаарт бол бэлтгэлээ бол хэд дахин хийх ёстой найзуудад дуудаж байгаа тийм үү зөрөө мэдтэй юм тий өөрөө ганцаараа ч юм уу би ч одоо хүртэл тэгдэг штэ чил өөр нэг газар конференцд авах юм. За бэлтгэл хийж ордог байхгүй. Тэгэхгүй бол ингээд өөрийнхөө юм ярьж чадах болохоор чинь бид нар хийснээ дэмжиж байгаа ч гэсэн ингээд тусалж чадахгүй болж өөрийн чинь санааг чинь мэдэхгүй юм чинь тий. Тийм учраас тийм outline-тэй тэгээд яг ингээд за би энэний дараа энийг ярих шүү гэх тийм зохион байгуулалттай бэлтгэл хийж байгаа. Оруулах зүгээр юм аа. Тэгвэл тэр нөгөө сандарсан юм чи хичнээн сандарсан ч гэсэн ямар нэгэн байдлаар нэг барих зүйл байдаг байхгүй тийм. Тэгээд тийм учраас тиймэрхүү юм дээр анхаараарай. Зөвлөмөр байна. Баярлалаа. Чи толддоггүй өдөрт. Өдөрт хэдэн удаа толддог вэ? Би айгуу гадар өөр жижигэн царайгаар чи өгнө биш үү? Том толны үзэгчд энийг бэлтгэхийн тулд өөрөө толнд харж байгаа нэг хичнээн олон удаа ярьж болох байхгүй юу? Тэ бэлтгэл тавь. Тэгэхээр энэ хүмүүсийн хэлж байгаа юм л дээ чи өнөөдөр тэгдэж байгаа гэдэг чинь тайлбар биш. Чи энэ санаагаа хүмүүст ойлгуулах гэж байгаа бол чи ямар нэг аргаар чи ойлгох хэрэгтэй. Тэрээс энэ төвдсөн санаа зүгээр өгч хүлээж авахгүй шүү дээ. Чи өнөөдөр сайдд юм аяа уулзах гэдэг сайд чамд удаа чи нэг тайлбарлахгүй. Өөдөө танаа комш тэгээд учир нь болохгүй юу? Энэ асуудал. Тэгэхээр би чиний санааг энэ түүхэн материалуудыг харахтаа нэг гол чиний санаа зовж байгаа нэг асуудлыг би анзаарч байна л да. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол бүгдээрээ дээд боловсролтой болох гэдэг байгаа байхгүй юу? Гэт хуучин нэг мэрэгжлийн сургалт олгодог байсан TMS тэгээ мэрэгжлийн сургалт төлөвлөлийн төв гэдэг өнөөдөр үндэстэйг Монголд байхгүй болсон. Мянган сорилын сангийн шугамаар энд маш их хэмжээний төсөл мөнгө хаяад энэ төслийг хэрэгжүүлж чадахгүй байгаа байхгүй юу? Бид нар өнөөдөр хамгийн гонигтай харах юм бүгдээрээ дээд боловсролтой болох гээд байдаг тийм. Гэтэл бид нар дарга юм уу инженер одоо ямар нэгэн хуульч орчих гээд байдаг тийм. Гэтэл өнөөдөр яг
гар бие урдсах тэр жинхэнэ бүтээн байгуулалтын ажил хэн ажиллах юм бэ? Өнөөдөр хятадуудыг оруулж ирж чад бид нар тэднийг ажилуулад байна гэдэг. Яг энэ дээр илүү анхаарал тавих хэрэгтэй юм уу гэж би ойлгож байна л да. Чиний санаа те өнөөдөр мэрэгжилтэй бид нар өөрөө өөрсдөө юм хийх хэрэгтэй байна. Хин тулд те тэр үсчин ч бай, барилгач ч бай, тэр уулуурхай экскаватор ч бай хамаагүй те тэр мэрэгжилтний гэдэг санаа дээр чинь үзв. Харин тэр боловсролын сарч гэх юм. Би яг нэг юм жаахан дургу манайхан нэг асуудал тавихаар тийм сарын аян те тэгээд нэг сард одоо баах мужигжээснаа тэгээд хайчдаг ч юм уу энэ биш зүгээр тасралтгүй явж явах тэр юмуд хэрэгтэй байгаа. Яг Монголын боловсролын салбарт өнөөдөр нэг том алдаа байдаг. Би зүгээр миний бодлоор шүү дээ. Тэ магадгүй ч юм дээр юугаар бид нар шинжлэх ухаансан мэдлэгийг маш сайн өгдөг хэрнээ хэрэгцээ болгож чаддгүй. Тэрийг яг амьдралд хэрэглэх тэр юмч байхгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй чиний энэ санаа чинь тэрлүү чиглэх байх гэж би бодоод байна л да. Өөрөөр хэлбэл дунд сургууль заадаг ч бай, мэрэгжлийн сургууль заадаг ч бай, дээд сургууль заадаг ч бай. Өнөөдөр тэр сонсож мэдсэн юм аа би өөрөө гараад амьдрал дээр өөрөө мэдэрч чаддаг тийм. Тэрийг өөрөө хэрэглэж чаддаг байвал хүн сурах сонирхол нь илүү болно тийм үү? Тэрнээс чи 10 жил одоо өнөөдрийн Монголын гэр бүлийн тогтолцооны асуудал бол айгүй дороочлолтой байгаа. Тэгээд энэ асуудлаас болоод хүүхдийн боловсрол, нийгмийн ухаан, гэрлэлт болон гэр бүлийн үндсэн утга учир за тэгээд хамгийн цаашлуул манай нийгмийн ядууртай холбоотой юм аа. Тэгээд энэ асуудлыг тайлбарлахад би 3-5 шалтгааныг өөрийнхөө үүднээс гаргасан байгаа. Тэгээд энэ нэгдүгээр бол 1990 оны арчлалтай холбоотой. 1990 онд манайх социализмаас арчлал руу шилжилтийн үе гарснаас хойш гэр бүлийн салангат байдлын гэж хүчтэй явагдсан байгаамаа. Тэгээд хоёрдугаар шалтгаан нь олонгод манай Монголын хууль үндсэн хууль биш гэрлэлтийн хууль 1996 онд гарсан. За тэгээд хамгийн сүүлийн шалтгаан нь бол манай төр байгчдын бодлого байгаамаа. Чи зөндөө олон тав баримттай хууль тогтоомж өгнөр дэлгэж ярьж байгаа яг чиний өөрөө чинь батлах гэдэг юм чинь бол гэр бүлийн саллтыг ядуурлалт холбох байгаа тийм. Тэр нь надад яг тийм батлагтай юм байгаагүй. Яг л яг салцсан гэр бүл, салаагүй гэр бүлийн орлого, боловсрол гэдэг юм уу тэр нь яг харьцангуй ямар юм хооронд нь харьцуулахад яг тэр тав баримт нь бол надад байхгүй юм шиг. Өөрөөр тав баримттай гэхдээ салцсан гэр бүлийн орлогын хэмжээ ямар юм бэ? Салаагүй хамттай байгаа хүмүүс орлогын хэмжээ тэр нь тодорхой биш шүү. Яг чи тагаачлыг бас гэр бүл хэлбэртэй ядуурлалтаас холбоод жоохон ярьсан дурдсан. Тэрийг бас надад тийм шиг ойлгомжтой биш үү гэхээр загаачлж гарсан хүмүүс чинь бас гэр бүлийн хэцэж байгаа юм болж шүү дээ. Монголд тэр нь яг энэ бодтой байна уу эсвэл Монголд гэр бүлийн төрөлж чинь нөгөө гэх юм бас тийм тодорхой биш юм.